Нимбаяр Бадарчин болоогоо эхлүүлээд явж байна. Японд байгаа монголчуудынхаа ажил дээр нь, амьдрал дээр нь бүр сайн ярих юм бол кек хийж ахтан ч очиж сурвалжлага хийх болно. Яа ингэ замаараа дэлгүүр дээр зогсчоод. Ер нь ямар газар очиж байгаасаа шалтгаалаад бас жижигэн чиг юм авч очсон нь бас зүгээр ах л да тийм ээ. Айлд очижвэл амттай сүү ч юм уу те. Ажил дээр нь очижвэл дажгүй ундаа уус ч юм уу те. Аваад очи архи ух дуртай юм байвал архийг аваад очие. За сайн байцгаана уу эрхэм мөндөд гоо чанелыг үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За манай Бадарчин влог маань эхлэж байна. Бадарчин влог маань хамгийн анхны оролцогчоор Алдарт ам цагаан ах маань оролцож байна. За сайн байна уу? Сайн байна. Сайхан урж байна да. За манай төрж ирсэнд баярлалаа. За миний урилгыг бас хүлээж авсан танд бас маш их баярлалаа. Анхныхын зочин аа. Тэг анхны зочин бас би бас өөрөө их сандралтай байна. Хизэнээс иш гойлаа. Би ч одоо юу гэлээ бараг 2 сар 3 сарын өмнөөс үү? Нилээ яагаад тест. 2 сар 3 сарын өмнөөс ахыг гуйсаар байгаад арай гэж нэг юм гэртний ирэхээр болоод бас ажил амьдралаа зохицуулаад надад цаг зав гаргаад гэртээ урьж авчирсанд баярлаа гэж хэлмээр байна. За амцгаах. За тэгээд. За таныг ч одоо Японд монголчууд ч одоо Японд ч одоо 20,000 гаруй монголчууд байдаг. Одоо амцгаахыг бараг андахгүй хүн бараг байхгүй гэж бодож байна те. Тэр 20,000 монголчууд донд монгол хүн нохоо тэжээ бараг тэр нохоож андхааргүй бараг. Тэр зэрэг. Гэтэ ерөнхийдөө юу яаж байгаа вэ хэл та. Одоо нэг сүйдэрсэн хүмүүс бол мэдэхгүй шүү дээ. А тийм бах те. Яг эртний улсууд бол дунд үеийнх юм бол бүгээс их хвчлэн мэддэг юм л. Ааха. Таныг ч одоо тэгэл Япон зар дээр ам цагаан гэж дуудаад байдаг. Ер нь таны жинхэнэ нэр чинь хий юм бэ? Ам цагаан гэдэг чинь одоо таны овог уу? Биш энэ чи юу вэ? Одоо миний Facebook чинь хамцгаа мөгийг гэсэн мэт шүү дээ. Ааха. Тэгээ тэр нь болохоор чинь наа мөхөт гэдэг байхгүй юу? Соронзон бол тэр мөхөт гэдэг. Тэгээд нөгөө нэг мөгийг гэж дууддаг. Тэгээ хамцгаа гэдэг нь болохоор манай ээж их чинь наваг мөлхчих үед одоо нөгөө жоох хүүхд нэг мөлхтгэж шүү дээ. Тэр үед нөгөө гэрт орж ирсэн юм лээ. Гэрт ирээд тэгсэн чинь нөгөө жоох хүүхд нь ингээл ширээн доогор нэг ягаал орон дээгүүр ингээл нөгөө хулгай шиг ингээл эсэн мэн л дээ. Тэгсэн чинь ямар өөрхөн хамцгаа болгохтой төстэй юм бэ гэл. Тэгэл зөвхөн тэр үгнээс болоод тэгээ манайхан бүгдөө хамцгаа гэдэг үлдсэн юм. Тэгээ манай хамаад хүмүүс чи бүгдөө хамцгаа гэдэг. Тэгээ тэрүүгээр нь уусаад нөгөө дууд хоёр нэрээр нь хоёулан гарын дууддаг байхгүй юу. Тэгээ тэр нь амцгаан гэж яадаг. А тэгэхээр чи бүр багасаа амцгаан гэж дууддаг болох. Бараг л нэр байхгүй юм чинь. Тийм биш. Тэгэхээр чи ах одоо чи юу лээ? Японд ч одоо бараг ирээд нэлийн олон жил болж байгаа. Тэгээ анхны бараг монголчуудын нэг үү? Тий одоо анхных бас нодж байгаа дөрөн л тоо. Хамгийн анхны 22 мөрөж очиж тээ 2000 онд. А тийм үү? Тий. Тэгэхээр чи 2000 онд тэгэхээр чи та одоо хэдэн онд ирж ирсэн юм бэ? 99 оны 18 үгүй 99 оны 12 сард ирсэн байх. Одоо нийт 26 дахь жил рүү орж байгаа. Хөөх 99 он гэдэг чи юу вэ? Намайг төрөөд нэг 8 настаад. Намайг төрөөд байхгүй. Намайг ирж байхгүй улсын хүүхдүүд одоо нэг хүүхдүүд нь ингэж үржицээ бич хэлдэг шүү дээ. Тийм ба тээ. Аав чи танилцаг улсад. Тэгэхээр чи тааж өөр эртний хүн байна. Одоо нэг Японоор бол одоо Дай Симпай явах нь шүү дээ. Одоо 99 оны Япон, одоо энэ 2025 оны Япон бүр шал өөр үз тээ. Одоо анх ирж исэн үед чинь харьцуулах юм бол. Тийм өөр ирсэн байх өдөрчүүд тэгэл. Одоо мартах юм мартчихлаа байгаа л тээ. Ямар ч гэсэн юмны хүн амар л өсөж байна. Тийм бах тээ. Одоо тэр болон модоч бас амар шүү. Тэр үед юм байгааг юм чинь. Яг эд сайхан насан дээр ирсэн шүү дээ. Эд сайхан насан дээр эд сайхнаас энэ оронд сайхан яасан байна. Өнгөрөөчжээ гэж. Өнгөрөө сайхан. Яг анх ирж явах чи одоо тэр үед ч одоо тийм олон монгол байгааг л баг та тий. Байгаагүй хөө тэр үед чинь хэд байсан 1000 байсан 1000-аар өрөхгүй байгаа тэр хэдхэн л өсдөг үст. Тэгэл одоо энэ их олон хүн амтай улс оронд чинь нэг 1000 хүрэхгүй монголчууд донд анх ирээд хөлөө олох гэж бас хэцүү байсан баг та тий. Тий янз бүрийн зүйлээ шүү дээ. Одоо нөгөө Монголоос ирж байгаа хүүхдүүд ч юм бол ирээд бол монголчууд айгүй ихтэй танил тал одоо ийш тийшээ. Одоо нэг чинь жинхэнэ бэлэн юм дээр хөөрж шүү дээ. Харин тэр талаараас амар байгаа баг тий. Одоо л угсаа танилгүй ч гэсэн зар хараад тэгэл яасан бүх юутэй болсон. Одоо Японд ч тэр нэг Japan зар гэдэг маш том групп биш үү? Тийм янз бүрийн одоо олон группүүд bijдэг. Тэгэл тэнцээ бүгд нэг зармаруудаа тавьдаг болсон болохоор чинь. Одоо нөхдүүд бол үнэхээр азтай л гэж боддог шүү дээ. Харин тэд нар өөртөө нөгөө бидний яг эд оргил хэцүү байгааг мэддэг болохоор одоо бид нар хэцүү байжтэй л гэддэг болооч ч гэсэн дээр үед бол бүр хэцүүсэн дээр үеийн хүүхдүүд байдаг. Тийм л. Тэгэл бас анх ирж байгаа хүн болгонд л бас яг анх ирж хахад бүгд зүйл хэцүү л гэдэг шүү дээ. Хэл ус мэдэхгүй орчинтойгоо танилцсан гээл те. Та ер нь Монголд
ч одоо таны нутаг бас хаана вэ? Хоттой шүү дээ. Тавдаа сургуулийг төгсөхгүй Багдоргийн хөвт. Тийм үү. Багдоргийн ширүүн гарууд донд тассан юм байна. Багдоргийн чиг ширүүн гарууд гэж сонсч байсан шүү дээ. Би тэр мөрийнхэн тоонд орохгүй. Орохгүй. Тий. Нутаг яг юугаар аавч ярих юм бол Аранга аймгийн Жаргаланцсан байна. 99 онд анх ирчээд хамгийн анхны одоо ажил тэр тухайн үед одоо ямар ажил хийж байсан? Тухайн үед тэгэл хөрхөө юу л хийдэг үст. Ногоо могоо. Тэгэл ногоо юу хийдэг вүлээ? Ногоо хураах ажил энэ төр гэдэг. Ногоо хураах ажил явал. Тэгээ сүүлд нь тэгээд энийх удааг уусаа барилгаар өрсөн. Тэгээд ер нь дандаа барилгын чиглэлээр л ажиллаад байсан. Зөв. Японд тэгээд угаасаа энэ олон монголчууд 20 мянган монголчууд донд чинь сайхан сэтгэлтэй хүмүүсж байгаа. Саад дотготой хүмүүсж байгаа л та тийм ээ. Яста төрөл бүрээр амьдарч штэ энэ дотор чинь. Тий, тэгэл анхыг ч одоо тэр нэг Japan зар дээрээс ингээд сонсож явахт чинь сайлж байгаа ч хүн байх юм, газар доогуур ортол мууж байгаа ч хүн байх юм. Хоорондоо хоогдод хэрэлдээд байгаа штэ. Золдоо нэг хүний их нэртэй явсан гэж гарахгүй юм да одоо. Тийм ширээ байхгүй. Тий. Ах одоо ганц бий. Ганц бий. Гадар орох юм байхгүй. Би ч нэг миний хобби ч өөрөө юу байхгүй. Одоо уулаар юм. Уулч аялна. Тэр нэг фактор хүнтэй уулзах боломжтой байхгүй. Тэгээд уулынхын чинь дандаа л ирчүүд байгаа одоо. Тийм баг. Тэгээд сайн дур ажиллалаар яана гэхлээр чинь нэг фактор юу байхгүй. Тэгээд би ч өөрөө нэг гадар уус нэг хүнтэй уулзах юм тийм сонирхол байхгүй. Ер нь бол ихтэй сонирхол бол яг сонирхол шүү дээ. Тэр яг тэр тэгсэн чинь нэр дээр тэгсэн утсан. Манай найз яасан байна л да нэг хүнтэй юу уусаад ирсэн. Надад амцхан гэдэг чинь Японд монголчуудын гомочуудын загламаас эцэг. Тэгээ нөгөө тэр бүр инээ тэр. Чи хинээ сонсох гэж осоо тэгж ярьдیں۔ Тэгээ баттаа сурвал чинь юу вэ гэж мэдхгүй. Одоо ари тэгээд олон жил ингээ ганцаар юм бол тэгж дуулаад. Тэр чи угаасаа ямар ч сонсоо бараг л тэгмэр байгаа байхгүй тий. Энэ нэг дураач одоо сайн дур ажил дээр дандаа ирчүүдэл явж идэг. Уул дээр явахлаар дандаа ирчүүдэл явж идэг. Тэгсэн үйл дээр өөрөө ингээд ганц үе яагаад идэг. Эний юу жоо юу юм биш үү тий. Тийм шүү дээ. Тэгж боддог юм шиг. Одоо та тэгээд нэг ууланд одоо ингээд авирах бас сонирхолтой хоббитэй гэж штэ тий. Тэр хобби чи ер нь Японд ирснээс хойш бий болсон гэсэн үг үү? Тийм байж байгаа л тэгэл юу чин Фужимужур бол дээр үед гарч ирсэн 19 миллион. Тэр нөгөө нэг альпсуудаар явах юуг мэддгээс тэгжээд нэг Япон нэг танилс боломж гараад тэгээд тэр үнийг дагаал тэгээд яг уулын хэрэгсэл юу гэдэг юм. Тэгэл өвлзөнгөө. Тэг өвлзөнгөө. Сая гэхдээ сүүлийн коронавигоос хойш ерөнхийдөө нэг жоохон яас. Тэрнээс өмнө их явдаг ус. Ууланд одоо тэгээд авираад ингээд тэр өвөл тэр цаснд тэгээ махаа идээд явах тийм сонирхолтой юу. Тэр чинь одоо зовсон жаргал гэдэг юм уу юу гэдэг. Тэгээд явж шүү дээ. Нэг 100 даа юм уу жаргаад байгаа юм мэддэхгүй. Тэгэл нэг хүнд юм үрцэл. Энд чинь нөгөө нэг одоо ингээд нэг стресстэй байж байгаа л тэгээд нөгөө уул явгууд ингээд байгаль харалтаар ч юм чинь ингээд бүчил шүү дээ байхгүй. Тэгэл тэр байдаг болохоор нөгөө уул руу явдаг байхгүй. Танд одоо тэгээд уулнаас өөр хобби гэвэл ямар хобби вэ? Уулнаас өөр гэх юм бол одоо нөгөө нэг залуучуудыг яагаад гэдэг нэг сайн дэр ажил. Тэсэх гоё шүү дээ. Хоёр сайхан сайн дэр одоо уул сайн дэр ажил руу энэ хоёр юм руу нэг орцсон ерөнхийдөө гардггүй юм бэлээ. Тэг санагдаад шүү дээ. Тийм бах та хүм баярлуулах гэдэг чинь угаасаа тий сэтгэлийн кайф гэдэг чинь үнэхээр гоё байх л та. Одоо яг тэр миний нүдэнд нэг баахан машинууд харагдаад байна л та. Машин сонирхдаг уу? Машин сонирхсан. Тэгтээ өөрөө бол барьж чаддаг. Зүгээр нь юу харж ийн гэж харж кайф авдаг. Аа хамрууд дуртайсан байхгүй юу? Тэгжээд энэ үргэлжлээ. Тэгээд энэ ер өдрөө ороод. За энэ ч ч төрөл бүрийн машинууд байх ч нэ. Монгол хүртэл одоо энэ ч хичнээн машин байгаа юм бэ. Мэдгээр тоолж үзүү гэжтэй нэг идэм юм шүү дээ. Дандаа ер нь хөвчлэн нэг Америкийн Jeep төрлийн машинууд их байна шүү дээ тий. Энэ дээр юм бас ийм машинуудын би бүр Японы юм цуглартан дээр очижсэн байхгүй. Юм классик машинууд. Эдгээр Японы тэр цугларт бүр амар гоё юм бэл. Танах одоо хэдэн өрөө гэж авдаг вэ? 3 өрөө. 3 өрөө тий. Галтгоо тусдаа 3 өрөө өрхөө тий. Энэ болохоор манай одоо нэг уул өрөө өгсөн. За. Нөгөө мушанкууд ингэж задраа явахгүй яаш. Өстө дүүрэн моцт. Тэр ингэ нэг үнтэй үнтэй юм гэдэг. Бас чигтэж ороод моцлох хаа тий. Энэ одоо ингэж хурж шүү дээ. Энэ хурзэр юу гэдэг гэж бодож байна. Одоо нөгөө цаслах бах та тий. Цасаа ухаж байгаа тэгээд эдгээр нь ухацдаг байхгүй юу. Тэгжээ тэр дотор майхангаа барина. Тэгвэл майхангаа ил юм дээр яах гэдэг чинь майхан өөр яачдаг. Тэгээ бас ууланд ч одоо хүүтэн биз тий. Тэр өвлч одоо.
Эдгээр ч болохоор чинь нөгөө нэг ер их цуул руу явахад нөгөө нэг ингэж юм жадаа ингэж барьж яагаад тийм гэдэг байхгүй. Одоо энэ ч чинь тэгэл таны ер нь уулын хэрэглэлүүд л нэг хэвчлэн байгаа гэсэн үг тийм. Ааха. Уулын өглөө болох мот нэг тийм байдаг байхгүй. За. Энэ доор нь ингэ нөгөө нэг хатаас орно. Бүр. Тий. Наа ч угаасаа улан ийм амар юм шүү дээ тий. Гэтэ энэ уул бол юунд хамаарлах байхгүй шүү дээ. Тийм үү. Цасаар дүрчихлэх хэлтэй. Доорт нь хатаас идэх байхгүй. Хатаас даавар. За ингээд уулын готлнууд нь энэгээр хандцтай. Энд л та хоббиний өрөөнд байдаг юм байна. За чигээрээ явангуудаа. Энэ ч бас нэг хоббиний өрөө. Энэ яг сайн дөрөв манай сайн дөрөв байхгүй. Одоо хоёр сонирхлын нөгөө хоббинийхаа өрөөг тус тусад нь байрлуулсан байгаа юм шүү дээ тий. Энийг хараад мэдчихэж байна шүү дээ. Энэ нөгөө бид нар нөгөө юун дээр коронавиг үед нөгөө 1500 маск гараад. Тийм шүү дээ. За одоо юуг нь хийж байгаа юм? Нөгөө нэг юу нөө чихийн л байж байна. Чихний юм байна тий. Хүүхдийн маскны чихийн байж байна. Юм айж үзээгүй нэ одоо л авчих шүү дээ. Хүүхдийн нэгээд бас айгүй хөөргөн зурагтай юм шүү дээ тий. Тэгээ наашаа хараад та яваа. За. Ийм. За яа. Өстө данга шүү дээ. Тийм байна. Японы өнцөг болон бүрээс монголчуудад залуучуудаа уриалал. Ааха. Тэгэхээр нийтдээ 22 аялж оролцсон байхгүй. Чинь энэ нөгөө нэг юм дээр Монгол руу юу байсан? Сая хэдэн жилийн өмнө лөө 3 жилийн өмнө лөө байц. Аа. Ийм Рондосэр монголчуудаас цуглуулад нийтдээ тэр чинь бас 4 сар ажилласан шүү дээ. Яг хүүхдүүдээс цуглуулсан нь болохоор 2 сарын хугацаанд цуглуулсан. Ааха. Тэгээд нийтдээ 114 шиг юу яваад ийм цүнх аваад тэгээд тэднийг явуулаад тэгээд энэ чинь Монгол хоёр сургууль төрсөн байхгүй юу? Багнуур дүүргөө 50 хэд нь очиод тэнгуүтээ юу нэ Баян зүрхтөргөнд бас хөгжлийн хөгжлөлтөд хүүхдүүдийн 50 дахь сургууль руу 50 хэд нь очиод тэгжээс. Тэгээ бас нэг өөр хөтлийн бас юм дээр 3 хүүхд бас ажилласан. Тэгээ энэ одоо болохоор чинь тэрнээс би энэ рамшиг сурталчилаад одоо тэгээд өөрийнхөө хуваар эднэрийг хийсэн. За. Бүр энэ чинь байгаа юм байна. Ааха. Энэ болохоор өөр усудаас яагаад би зөвхөн нөгөө цалингийнхан дээжсэн гэж нөгөө хуучин мэдлэгөр ороод ааха. Ингэж яагаад нийтдээ одоо хэмжээ чинь хэд вэ? 6 5 хэвчээ ш. 5 хэвчээр одоо би соржлын хугацаанд 30 шиг юм цүнхөө одоо цуглуулсан байгаа байхгүй. Би чи гоё штэ. Нөгөө цалин хүн чинь цалин буугаал нэг гоё юм дээр зарцуулт нэг гоё энергитэй дээ штэ. Тэгээ би ч болохоор чи хобби одоо цалингийнхан дээж цуглуулсан. Тэглээд энийг бас Монгол руу явуулах юм. Ааха. Хүн чинь тэгэл хоббиндээ мөнгө өгдөг шүү дээ. Тэг чи бас гоё энергитэй байхгүй. Би ч одоо ингээл нэг ядарч байгаад нэг гоё ингээл цалин буугаал яах вэ гээл зар нэг зүгхээ яа гээл. Тэгээд дэлгэрсээ явдаг байхгүй. Тэгээд ганцхан цалин биш л дээ. Ерөнхийдөө гадар үжиад нэг хуучин хөлгөөр хоббит болсон. Ааха. Тэгэл очиод гоё цүнх байх юм бол авчин. Тэр өдөртөө бүр нэг гоё ёндорцсон юм шиг. Угаасаа ёндорч байгаа юм тийм тий. Сэлээс юм дээр. Ааха. Энэ Монгол руу явуулах гэдэг юм 8 шиг компьютер байгаа. Ийм компьютер байхгүй нараа. Зөв. Одоо тэр процессор нь тэр цаатлан процессорын наалан дэлгэцсэн юм байна шүү дээ. Одоо 8 компьютер. Энэ болохоор одоо тэгээд юу нэ бас Монголын тэр юу нэ хязгаар нэг амиг руу явах гэж байж. Зөв. За энэ малгай таны малгай юу? Тий. За нэг өмстэй ахал таны харъя. Та ч бас их стиллэг. Яа. Энэ жижиг малгай хэлээ сайл. Энэ хинээс одоо давга аваргын хамгийн сүүлчийн барилдаан дээр ааха. Ясахгүй. Давга аварч 25 төрүүлүүд яасан гэдэг шүү дээ. За тий. Тэгээд яг тэр үед бас сум болж үтсэн байхгүй юу? Ааха. Тэгээд тэн чинь нэг давга аварч 25 удаа хамгийн сүүл барилдаад зурглаасан мэддэг шүү дээ. Тэгээ би тэр өдөр нөгөө юун дээр тэр нь очиж үтсэн байхгүй юу? Тэр барилдаа нөгөө очиж бүр ойрхоноос үзээд тараад нөгөө машин дээр ингэж явдаг шүү дээ. Тэгээ тэр нь болно гэд бид нэр ингэж гараад яг тэр нөгөө юуных нь үүдэн дээр нь зогссон байхгүй. Тэгсэн чинь давга авраг гарч ирэл нөгөө машин задгаа машин хүлээж байгаа юм чи. Давга гарч ир. Би нөгөө нэг юм тугаа өрцсөн. Аврага гэсэн чинь давга на тугаа өгч гэдэгсэн байхгүй. Тэгээ хурж иж өөрөө тургаа гот. Тэр нөгөө машин дээр ингэж тугаа барьж ивэл юм минь атгсан төгс юу гэл. Тэгэл өгөл яа. Тэр мөр чи одоо давга авах чинь зүгээр юм байл шүү дээ. Тийм шүү дээ. Тэр хүнээс тэр үгийг сонсон, тэр үгийг ингэж тэгээд ингэж яажсан гэд амар ивт. Тэгээ би чи энэ чинь бүр ингэж уул муу сайн дүр ажил явахд дандаа авч өгдөг байхгүй. За өөр таны дээр одоо нэг юунууд сайн үйлс аянгуудаас бас ярил. Одоо нэг Монголд бас зөндөө олон сайн үйлс явагдаж байна. Японд ч бас зөндөө олон сайн үйлс хийгдэж байна. Одоо тоолж барахгүй байлгүй тий. Та санаж байна манад нэг бас нэг залуу ирээд нэг хэсэг байсан шүү дээ.
Тэр чинь болохоор чинь яг коронавигийн үед чинь юу байсан байхгүй юу? Ичингээ гадаа монголчууд нөгөө юугаар ирсэн аяллаар ирсэн монголчууд нь буц чадхаа үсгээс хил хоргоо нөгөө гинт яасан шүү дээ. За уусаа эднэр одоо хонох газар руу хоол ундгүй хэцүү байгаа юм ингээд те. Тухайч монголчууд чинь 100000 байна гэж бодож ирсэн. Тэгээ за 100000 монголчууд Японд байгаа юм байна. Ядаж нэг 1000 нь болохоор өөртөө гэсэн байртай нэг ядаж нэг тодорхой хэмжээний суурь олцсон байх гэж бодонгуудаа. За хэдлээ ингээд энэ 100000 монголчууд ингээд юу хоног газаргүй болчоод ингээд хоол ундгүй болчоод одоо ингээд буц чадахгүй байгаа даа манай. Тэгээд хэдүүлээ ингээд яаж 100000 монголоос 1000 ингээд нэг доктортой жоохон гэсэн суурь олцсон байгаа даа. Тэгээд хэдүүлээ нэг хүнийг ингээд аваад ячаа тэгээд хил нэгтэл одоо эднийг бусдална гэж яагээд тэгээд тэрүүгээрээ би нэг тэр уриалга гаргаад харин нутагт Монгол үнэ гадаа хонолохгүй гэдэг тийм аягийн гэсэн. Тийм бах тий. Тэгээд тийм санаа манаач одоо зүгээр биднэрт бол тэгж орж ирэхгүй шүү дээ. Одоо тийм одоо монголчууд одоо тийм жагсаал хийгээд харж чадахгүй байна гэж яхад нь ингээд гяс тостаад гэрт нь хонолч гэртээ хонолч гэдэг юм уу тий. Тиймэрхүү санаа бол надад бол орж ирэхгүй. Тэгэхээр тань тал тэгэл орж ирж байгаа гэдэг чинь бас тийм сайхан сэтгэлийн бас нэг юм байгаа л энэ да тийм ээ. Мэдгүй би нэг жоохон хүн хүнд нэг онцлог байгаад байгаа шүү дээ. Аа. Одоо ямар нэг юм болно шүү дээ. Тэг би өөрөө нэг асуудлыг амархан шийднэ гэдэг бодолтой байдаг байхгүй. Ямар ч юмыг нэг асуудлыг болоод нэг амархан шийдэх арга зам байдаг гэж бодод байхгүй. Тэгэл ямар нэг юм болгонгод ингээд нэг цаанаасаа шийдэх ч юм яадаг ч ингээд шууд тархин дотор ингээд тэр гяс эргэжтэй байхгүй. За нэг гяс нэг арга замыг олъё. Амархан арга зам байх хэрэгтэй гэдэг. Тэгэд гяс яашдаг байхгүй. Тэг янз бүрийн мөчлөрд ингээд шууд тархин дотор ингээд тэр мэдээлэл ингээд яашдаг шүү дээ. Тэгээд заа ингэчгээгээд тэгээд яагаа явчихдаг байхгүй. Бас хов хүний тэр хүмүүжил бас өөр юу байна л. Тэгээд тэр олон хүмүүсийг бас ингээд уриалаад бас нэг юм ингээд атгсан гар шиг те одоо тэр нэг сайн үйлсийн аян энэ төр бүгдэнд нь ингээд агуулад явж чадчихна гэдэг чинь бас мундаг байгаа байхгүй те. Би бол чадахгүй баг. Тэг олон хүн надад гэж хэлсэн. Би хичнээн завтай байсан чинь наадах юм хийхгүй юм байна гэдэг. Энд чинь өөрөөс асар давхар стрессний ажил өгдөг байхгүй. Одоо би ганцхан одоо за одоо нэг ингээд ажил яалаа гэж чинь би ганц пост бичээд тэр чинь ингээд одоо бүх юм бэлэн болцдог юм биш байхгүй. Мэдгүй усад нь болохоор за ингээд ганц пост бичээд одоо нөгөөд нь ингээд яачлаа гэдэг. Тэрэн дээр чинь ингээд за олон залуучууд орж ирнэ. Одоо өнгийн л хүн байгаад байгаа шүү дээ. Тэгээ тэр чинь бас одоо ингээд нэг хөлөөн зөвшөөрж байгаа хөлөөн зөвшөөргөн яг над тэр ингэдэм надад тийм гэдэг ингээд дандаа ингээд шалчмаад ороод ирж байгаа улсууд байна. Үнэхээр сайхан сэтгэл төр туслах гээд ороод ирж байгаа улсууд байна. Янз бүр юм байдаг байхгүй. Тэгээ би бас бодож байсан байхгүй таны тэр нэг Japan зар дээр оруулж байгаа бас Facebook дээр оруулж байгаа мэдээллүүд чи харж агаад одоо нэг хөвсгөлийн хүмүүс одоо хөвсгөлийн тайгаад байдаг хүмүүс одоо ингээд нэг уулын байгаль хамгаалагч те байгаль хамгаалагч энэ төр тусалж ийн гэж шийддэг юм. Тэгэнгүүт чинь би за ах уу өөрөө нэг нутг нь хөвсгөл аймгийн хүн юм болохоор тэр хөвсгөл рүү чиглэж бас юм хийгээд байгаа юм болов би гэж бас надад тэр хөвсгөл хүмүүсүүд өгт хамаагүй зүгээр нэг гол нь тэр байгаль хамгаалагч гэдэг надад хэрхэн санагдаад байгаа байхгүй. Тэр чи одоо хүн болгонд нутаг орно гэж явдаг боловч гисэн нөгөө нэг тэрөөрөө багтдаг штэ. За би одоо ингэж юу нэг тэр чин тэрнийгээ төлөө чин одоо байгаль гэдэг өөрөө ямар гоё үнцэнтэй юм бэлээ байгаль алдагдчих юм бол энэ чинь өөрөө нутаг орно гэж юу болох вэ? Тэр чинь хамгаалж явж байгаа улсууд байгаль хамгаалагч гэдэг юм чинь хамгийн их хөрөнч улсууд гэж би дотор бодод байхгүй. Японд байдаг Монгол нэг залуу тэр залуу маань ам цагаан мөрөөр ирсэн фэйсбүүк хаяг явуулсан байна. За ингээд хүүтөрсөн энэ сайхан хүүтөрөж энэ сайхан хүүтсийн төлөө сайхан сэтгэлийн юм бэлэг явуулсан байна. Ингээд энэгээр одоо хөвсгөлийн хойд тастай улаан тайвар байна ингээд явах нь байна. Айс тавхай танаас. Гоё одоо чинь нэг ер нь сайн дурын ажил гэдэг чинь өөр одоо ингэ хүн туслаад тэгээд нэг хүний тэр тусалж одоо нэг байрлаж байгаа царай гэдэг чинь бас өөр ихгүй юм байдаг шүү дээ. Тэгээд тэр чинь яг тэр чи бас гоё энэ хэрэгтэй. Тийм бах тий. Нэг амар юм нэг шивэстэй нэг ахтаа бас нэг зураг авсан байсан тий. Тэр ах бас тэр нэг сайн улсын югаар явж байгаа гэсэн сайн. Тэр чинь болохоор чинь бүр миний дотор ингэж нэг хүнэлттэй ах байдаг байхгүй.
Тэр миний мэдгээр бас нэг тэр Японы хойд хэсэг нэг том газар хөтөл болсон шүү дээ. Ишикава ойлоо. Шкаро тэнэтлэн шүү дээ. Тийшээгээ бас монголчуудаа бас нэлээд хэдүүлээ очиж ирсэн баг тий. Өнөөдөр яг жилийнх нь юм биш шүү дээ. Өнөөдөр яг жилийн өмнө бид нар өнөөдөр одоо үрд өдөр нь өөрөө 5 цагт юу тэр чин 5 өдрийн өөрөө бид нар юунаас Токиогоос гарсан. Өөрөө 10 цаг үед 9 цаг үед ч юм уу. Хичнээн монголчууд явчихсан. Нийтдээ тэр чинь 10 хэдүүлээ бид нар чи 15 болоо Монгол уучсан байдаг л юу лээ. Ааха. Яг тухайн нөхцөл байдал тэр яруу гэж Монгол болон газар мэдхөө. Май башид гэдэг юм. Сонсчихсан ааха. Гомагийн. Тэгээ тэр чинь тэмтгийн юунууд орж ирээд ахаа юу яж манайх юм ингээд юм бүр ингээд кичийн карт юм зориулт юм том юм хоолны машинтай. Тэгээ тэрнтэйгээ ингээд оруулсан. Тэгээд тэр чинь тэд амар гоё тэгж тухайн чинь ингээд хамаг ажил нөгөө тийч хэцүү болоод тэгсэн чинь нөгөө гадны иргэдэг оруулахаа болцсон байхгүй. Гадны иргэдэг оруулахаа болоод тэгээд зөвхөн нөгөө нэг айрмынхныг оруулдаг болоод айрмынхан чинь нөгөө тэр чинь хоол ундын зөөж мөхт нөгөө хамаг зам нь эвдэрсэн болохоор энгийн өөр газрын явах зөвхөн нөгөө айрмынхан өөртөө тийш очиж чадхаа болчих болохоор тэгээд зөвхөн тэр юу нэг айрмынхыг оруулчих. За тэгвэл бас тэр нэг тэр ажиллагаанд бас нэг сэтгэлээрээ оролцсон те тэр Яруу Монгол гээд хоолны газрынханд бас баярлалаа тий. Тийм тэр чи гэхдээ юу вэ? Энэ дээр ч болохоор чи нийт одоо юу ерөнхий юугаар нь болохоор чи 70 билүү Монгол 70 билүү 80 хүн оролцсон байдаг байхгүй юу? Хянан башаа гэж үдэг шүү дээ одоо нэг юу нэ хорогдох газар. Тийм хорогдох газарт байгаа улсууд байна тий. Тэг хүүхдүүд байна. Тэгээд уус тэр хорогдох байран дээр одоо ингэ зөвхөн шалан дээр унтж улсууд ямар ойлгохтой байх үү тэг хөвсөөсөд л ядарч байгаа гэж яагаад тэмүүтэ мэдээж хоол хийх ажиллагаа явуулж байгаа. Тэгэнгүүтээ за би ч ингээд дотроо ингээд дахиад юмдаг бодож эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд за юу тэр хөвс настай улсуудад ингээд юм массаж хийвэл бас тэр улсууд ингээд их хэрэгтэй юм гээд тэгээд массажистууд ингээд хамт явах массажист байна гээд мэрэгжлийн улсуудад дагуулж юу яагаад тэгээд 3 хүн болоод тэгж яцсан. Би тэр ус нь болохоор 10 хэдэн залуучууд тэгээд одоо юуны хандив өгсөн болон ингээд өөр эдийн засгууд одоо бид нар чинь бүр бензин өлтөр гаргаж өгсөн залуу байдаг шүү. Тэр амар гоё сэтгэл хөдлөм юмуд. Одоо ингээд ерөнхийдөө гоё сэтгэл хөдлөм юмуд болдгоо л да тэр гэж чинь. Тэр гоё нандин мөчүүд гэдэг юм юу гэдэг те тэр улсууд нандин тийм юм нэг постэр залуучд хүргэхийн тулд нэг үрчлэн гэж бас зарим нь бичдэг байхгүй. Тэгэхээр чин тэр гоё нэг одоо улсууд ингэж одоо ингээд дотроо ингээд за энд нэг сүртэн биш байхаа гэж бодож итэл тэр гой улсуудын сэтгэлээр энэ бүртэж байгаа юм биш тэгэхээр чинь дараагийн залуучд орж ирдэг. Тийм ба тий. Тэгээд би ч бас тэгэл боддөг ш та ингээл сайн үсээ ингээл ах явж ин да гэж боддгийн. Тэгэл заримдаа болохоор за энэ олон сая хүн амтай хүн донд одоо надаар л дутуу гэж тэгэл тийм сэтгэв байхгүй. Манайхын ихвчлэн тэгдэг байхгүй. Одоо ингээд янз бүрийн ажиллагаа ингээд яхахлаар чинь юу яж байгаа. За ингээд Японд ингээд баяр салгартыг одоо бид нар энэ орны буян гişгээр энд амьдарч байгаа гэдэг юм пост оруулах. Тэгэхээр нөгөө нэг өөр сэтгэвтэй улсууд нь бид нар хүссэн хүсээгүй бид нар ажиллаж байгаа маа татвараа өгж байгаа. Тийм болохоор наад чинь Япон угаас энэ мундаг эдийн засгийн орн биднэрт ямар ч хэрэгцээ байхгүй гэх тийм ирээд идэг байхгүй. Энэ чинь өөрөө шал өөр сэтгэхгүй байхгүй да. Тэр яг татвараа өгöd явж байгаа болохоор ойлгомжтой үнэн. Тэр угаас айлчаар. Тэгвэл энэ оронд амьдарч байгаагийн бас нэг юм байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг улсууд нь би одоо энэ орны ингээд яг буян шиг идээд явж байгаа. Наад орны чинь буян шиг мс гэж өгснээ яцаараа үйдэг бид нар өөртөө хөлөмглөөд явж байгаа гэд 80 минут орж ирэл. Тэгээд тэр чинь баахан улсууд хоорондоо хэрж мэрдээд байгаа. яг тэгэл янз бүрийн хүмүүс байгаа шүү. Угаасаа өнгө. Тэгээд хамгийн сүүлд нь эн чинь ажиллагаа дуусны дараа одоо ингээд хүн болгон ингээд яадаг байхгүй юу? Одоо ингээд монголчуудаараа барахаар сэтгэл бас төрдөг байхгүй. Одоо тэгээд энэ таны одоо ингээд сайн үсээ ингээд яваад байгаа. Яг ингээд компани биш зүгээр л нэг хуваараа л хийж байгаа л юм гэсэн үг шүү дээ. Одоо тэр хуваараа хийж байгаа сайн үсээ энд ямар нэгэн тийм нэр мэр гэж байх. Одоо таны одоо сайн үсээ ингэж нь одоо тийм нэг тусгай нэр. Одоо юун дээр сая би өгсөн гэдэг юугаар нэг лого мөгдөл. Наад чинь ингээд камер юу хаа. За ерөнхийдөө одоо ийм юут болцсон байхгүй юу? Манайхан ч юм болохоор чинь урд нь болохоор дандаа бид нэр энтэй байдаг байхгүй юу? Ааха. Одоо ийм ингээд нөгөө машин дээр ягаад. Тэгээд энэ ч юм болохоор чинь яг Arigato Nippon гэсэн манай юу болохоор гарч. Ааха. Ганцхан урд нь ингээд англиар хэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь монголчууд Японоосод уншиж чадахгүй болохоор чинь. За энэ нь болохоор ингээд Япон ардлаар чинь за Arigato гэдэг нэг юм байгаад. Энэ одоо юу юм болоо гэд. Тэгэхээр чинь Arigato Nippon Монгол Буранти гэдэг яхлаар чинь бид нар ингээд энэ оронд амьдарч байгаа болохоор ийм цаг үед нь бид нар ингээд монголчууд мөр ингээд хамтраад ингээд юм сайн дүр ажил хийдэг юм аа гэд. Тэгээ нөгөө нэг энэ чинь хараад мэдхгүй монголчууд байгаад байгаа шүү. Энэ одоо юу юм болоо гэд. Тэгэхээр нэнийг оруулах гэсэн байхгүй юу? Баярлалаа Япон. Тэгэхээр чинь нэг
бүр хязгааргүй мэдрэл биш л болоод энийг чинь ойлгох нь өстэй тий. Тий. Тэгээд энэ цаатлын энэ логоноос их гоё юм байна шүү дээ. Японы талбай, Монголын талбай. Тэнгүүд яг монгол хүн ингэж байж шүү дээ тий. Тий ингэж оруулж ирсэн байхгүй. Тэгээд энэ лого энэ их гоё юм байна. Надад энэ бас их таалагдаад байна. Тэнгүүд энэ чинь одоо ингэж хэмжээ нь бас янз бүрийн хэмжээтэй юм байна шүү дээ. Энэ жижигхэн ч байна, энэ том ч байна. Энэ чи юу хийж байгаа? Одоо ингэж одоо сайн ингэж Монголд юу хийх вэ? Одоо ингэж бүр орцсон хүүхд болгонд ийм тэмдэг бэлгэлээ. Оох, ийм их тэмдэг хардаа. Тэгээд аваад ирсэн. Тэнгүүд одоо энэ болохоор чи нэхгүй байхгүй юу? Одоо ингэж энэ манайхан чи ингэж оюут хүүхдүүд нөгөө цүнх үргэлжлэн дээр ядсан мэт шүү дээ. Үргэлжлэн явждаг. Тэгэхээр ингэж энийг одоо арай чингэрдээ зүгөөд явах юм байна. Гэтэ яг хөө үргэлжлэн дээр за би өөрөө үргэлжлэж аваад ирээ. За тэг. Энэ одоо ингэж ардаа ийм юутай юм байна шүү дээ. Хавчдаг юмтай. Тэгэнгүүтээ ингэж за их олон төрлийн. За дээрэс нь энд бас ийм наалтнууд байх шиг байна. Тэгээ наад чи наалтууд одоо ингээд ийм наалт өгөх байхгүй. Тэгээ эдний одоо яг хүүхдүүд одоо ноутбук мөг ч юм уу тэг янз бүрийн юм дээр ингээд наагаад тэг ингээд яаж зүг үргэж үтж байгаа байхгүй. Тэг үргэгчэн дээр оюут хүүхд ингээд үргэгчэн дээр ингээд зүг үйж хөөрхөн байгаа шүү дээ. Тийм байна. Тэг эн чи одоо юу юм гэхэлэр чи нөгөө хүн тайлбарлаад бахархаа тайлбарлах юмтай байхгүй. Манай монголчууд манай юм яа юм аа гэд. Тэгэхээр чи нөгөө нэг Япон улсууд чинь өө ямар хөөрхөн юм бэ гэл те. Тийм шүү дээ. Ингэж яах байхгүй. Одоо миний юу чинь одоо гол аваад маань Монголоор нэг яаж хийж байгаа нэг сурчлах гэж яваад байгаа юм байгаа байхгүй юу? Тэгээд ингэж яагаад тэгээд би чинь одоо ингэж бас уцсны кейсээс хийж байгаа. Оо за зөв наа чи яасан гоё юм. Тэгээд энэ чи одоо хүн болох нэг уцтай байдаг шүү дээ. Тэгээд энийг ингэж энэ уцсны кейстэй тэгээд оролцсон хүмүүст энийг одоо яах гэж байгаа байхгүй. За. Тэгээд энэ iPhone хэдийн? iPhone 10. Энэ гэхдээ уусаа юун дээр одоо Монгол захиалуулаад тэгээд ингэж нөгөө уц өөрсдөө нэг уцсан дээр тааруулаад ингэ янз бүрийн юу гэдэг. За. Гоё юм ба шүү дээ, тий. Хэдий өгөх гэж байгаа юм бэ? Чамаа би чамд 10 шиг өгөө. Чи тэгээ сайхан ингэ. За. Юун дээр таньдаг манд өхөнтэй сайхан Монгол орны рекламд те. Тэгээ баярлалаа. Энэ тэмдэг нэг 5 тэмдэг ээзээ. Тэгээ сайхан юм дээр хүүхд мөхтөх юм өгчихгүй зөө. За баярлалаа. Одоо юм талхлын мөчгөөс хүүхдүүдс өгөхөөрүүлж байгаа байхгүй. За. Баярлалаа Япон орон сайн үлсийн групп гэж юм. За дээр нь тэгээд нэрийг бичих юм шиг байна тий. Тэгээ баярлалаа Япон орон үрээтэй сайн дурын ажилд идэвхтэй оролцож Монгол Япон хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлсэн үйлсэд үнэтэй хөв нэмэр оруулсныг үнэлж энэ батламжийг хардуулж байна. Шууд ингээд сэтгэл агшаал явчих шүү дээ. Гэтэ энэ яг юун дээр энэ үгийг оролцсон бол одоо бас их гоё шүү дээ гэж яасан байхгүй. Гэтэ бид нар ч одоо энийг л хийж байгаа гэсэн нэг юм шүү дээ. Энэ засгийн газар хийх биш. Бид нар өөрсдөө сайн дураар дамжуулж энэ хоёр орны чинь иргэд хоорондоо юу яаж шүү дээ. Иргэд хоорондоо нэг нэгэндээ ингэж сайн сэтгэл өгнө гэдэг чинь юм юм байгаа байхгүй тий. Энэ тэгээд нэг сая өнөөдөр явагдах хэрэгтэй байсан. Тийм. Газар юу шүү дээ тий. Гэтэ яг дараагийн өндөр одоо ингэж юм тамгатай болцсон гэж тамга ингэж. За бүр тамга момхтай болцсон. Хаач баг компани байгуулж байгаа юм шүү. Гэтэ сайн дөрөс компани байсан л дээ. Төрөн бас одоо удахгүй байвал. За ийм хардаа. За дарлаа. Сап. Яа. Тасархаа. Сайн улсын бүлгэн гэхэлэр одоо нэг залуучууд нэг тийтэй болохоор бүлгэн гэсэн байхгүй. Тэгээд энэ чинь хоёр өрнөгөө талбайтай. Мөнгөөр бүрэнтий гэдэг. Та одоо гарагийнхаа ажиллагааны талаар жоохон яриач. Төрөлхийн юу лээ? Төрөлхийн тагнаан цорхон хүмүүс гэдэг шүү дээ. Уруулан сэтэрэг. Тим хүмүүсд Монголд очиж ингээд юм 2007 оноос эхлэр чи одоо нэг 17 жилийн хугацаанд тим хүмүүсд очиж имчилгээ хийсэн усуд байгаа байхгүй юу? Имчнэр байдаг юм байна. Япон хүмүүс. Тий. Мэдээж үндэл бүргөө. Тэгээ за ерөнхийдөө ингээд нэг дандаа тослуулж идэг. Миний ерөнхийдөө энэ хийж байгаа чинь шүү дээ. Монгол хүн заавал дандаа тослуулж идэг биш. Бас нэг туссан юугээ бас нэг жоохон юу яадаг шүү гэдэг тийм сэтгэл гаргаж өгдөг. Тэгээ за тэр эмчнэрт ингээд зориулаад энэ удаагийн айнаа ингээд яг мэдээж Японд талархж байгаа ингээд энд байж байгаа хүмүүс байгаа ч гэсэн давхар бас энэ улсуудад та бүхэнд баярлалаа гэдэг мессеж өгөөгээд тэгж хийж байгаа байхгүй. За сайн улсаа ер нь их зөндөөл яриалал ер нь дуусахаараа хөл зөндөөл их хэл юм байна тий. Тэгээ сая ч бас ийм бүр туг мөхт болсон. За. Тий. Нэлийн том юм шүү тий.
Энийг яхаа нэг машин дээр намруулаад бол явах юм шүү дээ. Үгүй яг нэг 70 иргэнээс тэр нэг хэдэл ингэ сууж муучаад нэг уус юм чинь сайн дөрхөн чинь бүгд нэг өөрт юм жиж. Аль яах жоохон дэс нэргөө. За сайн үсээ ингийн амцгаа нэг тиймэрхүү. За сайн үсээс одоо арай өөр чиглэл рүү орох уу та. Таны амьдрал руу жоохон орё да. Миний амьдрал гэж явахдаа тэгэл ямарч нэг Монголдоо ч гэсэн эндээ ч гэсэн тэгэл нэг янз бүрийн юмнууд хийх гээл. Би ч нэг бичиг баримтгүй болохоор чинь надад тэр нь боломжгүй байхгүй. Та бичиг баримтгүйс бол чинь бас лантууд төлнө шүү дээ монголчуудтай. бичиг одоо тэгээд ер нь харамсчихсан удаа байгаа юу? Би одоо тэр анх ирчээд тэгээ буцаа зүгээр явцсан дээр байж тэ Монголда байж исэн болмолч гэдэг юм а тий. Хүрээ амьдрал юм чи угаасаа дардан хүн ч гэсэн нэг харамсах юм байна шүү дээ. Дардан биш хүнсээ харамсах юм байдаг шүү дээ. Тэгэхээр чинь янз бүрийн угаасаа юм хүн болгон ч гэсэн угаасаа нэг заавал тулсан амьдралдаа бүх сэтгэл хангалуун байдгүй л байхгүй да. Тийм болохоор чи их мундаг усууч гэсэн одоо яг тухайн үед ингэчгүй ядаа гэсэн тийм өшөө болдог шүү. Тийм болохоор чи яг бүх хүн угаасаа ижлэх юм. Тэгээ би тухайн дээр үед ингэж явсан юм бол одоо энийг хийх залуучууд байх ч юм уу, гүү ч юм уу тий. Тийм шүү дээ мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ч одоо та ч одоо ингэ бичиг баримтгүй хэрэг ажил төрөл одоо болоход хэцүү биш үү? Гой. Тэр чинь усаар арлах юм байдаг байхгүй тий. Одоо тэгээ яг нэлийн олон жил болцсон болохоор очроо олцсон л байгаа л байна. Тий. Тэр үгээр тэгээд яждаг шүү дээ тий. Тиймэрхүү ажил төрөлтөн дээр нэг санаа зовчих юм байхгүй. Гэтэ яг нөгөө муу усудаас жоохон санаа зовх юм дээ шүү дээ. Манайхаа ч бас эвгүй шүү дээ. Монгол гэдэг шүү дээ. Тэгэл нөгөө хүмүүс чинь монголчуудаас аль хол байгаараа энэ төр гэж тэгээд байдаг шүү дээ. Тэр чинь бас ерөнхийдөө жоохон өмнө ортой үг шүү дээ. Тий. Танд бол одоо даа ялангуяа одоо визгүй одоо бичиг баримтгүй хүнд бол бүр л хэцүү байдаг та тий. Гайгүй. Гэхдээ сэтгэл цагаан усууд чинь илүү их байдаг болохоор чинь зарим нэг жоохон нэг эвгүй бас нэг настай анир рүү шүү дээ. Тий. Нэг хөмөрчгөөд байдаг. Тиймэрхүү анир ч бас наваа чинь замж маа чинь. Чи юм уу визгүйс надтай ингэж ярихгүй шүү гэд чамаа барьж өгөөш юм. Бүр улаанцсан хүн рүү үлтрээ уцтаад асуусан байгаа юм чи. Тэр анцааны гэрээ гэж мэддэг үстэй гэд. Тэгээ тэр үгэн мүгнээсээ ичдэг хүмүүс овдон бүр гайхаад байдаг шүү. Шууд би дээр таалцсан. Тэгсэн чи шууд тэгжээлээ шүү. Чи ингэж ах юм бол чамд сайн тохиолдохгүй шүү дээ гэдэг жаа. Шууд хэлж байгаа юм чи. Аим шийдэж байгаа шүү. За тайвшир гар мараа акцент гэдэг. Цогод удахгүй дээ. Камерын сарч тэгж юм бэ. Тэгээ тиймэрхүү мохоо зохион усад байна. Ер нь гэхдээ яг тиймэрхүү усад яадаг байхгүй. Тэгээд нэг судлаад үздэг байхгүй. Жишээ чинь тиймэрхүү ганцхан над дээр үйлт хийгээд байгаа биш өөр усад төрсэн тэгж байгаа байхгүй. Тийм усад уусаа нэг цаанаас нэг байгалсан зайгсан юм байдаг шүү дээ. Өөр усад дээр ихэрч одоо танаас гадна бас өөр бичиг баримтгүй улсууд бас байна гэсэн. Тийм. Тэднэргээ дарамлчихсан байгаа юм чи. Яг ижлэн системтэй хийж байгаа байхгүй. Өөрөө усаа яг тэрнтэй нөгөө өөрийнхөө аргаа олцсон юм шиг. Би бол хаан. Одоо би визгүй усуудыг бол надад бол яагаад юм байхгүй. Биднийг зүгээр бариад өгчөөш гэж хэлэхэд эднэр гүлэг болно гэсэн. Тэгээ би ч юм болохоор ч өөр сэдвийг маш шүү гэж явчихдаг байхгүй. Тэгэхээр камер өмч жоохон юу юм шүү дээ. Тийм тэгж яадаг тиймэрхүү юм байна шүү дээ. Зөв. Хөвжөлтэй шүү дээ ерөнхийдөө. Тийм. Одоо бүр надад ер нь бүр амар гоё хөлстэй санагдаад энэ амьдрал маань. Өөртөө чинь саа зовоод яадаг гэсэн. Одоо син тэгээд байж байгаа маш шаашиг л тэгэл бас нэг хүн чинь зүгээр байхгүй шүү дээ. Тэгээ одоо нөгөө би нөгөө виз авах нөгөө боломжууд юм надад ингээд бүрэн гараад ирсэн болохоор эднээс яагаад юм байхгүй шүү дээ. Эдгээр нөгөө өглөөд өгсөн гэсэн яадаг тий. Тийм шүү дээ. Би нэг тэр чинь 2 сар суугаад өөрөө би хөлтөө өгөөд визтэй болсон юм чи надад ямар ч яагаад юм байхгүй. Та яг тэгээд яг одоо ингээд бүхлөдөө 20 хэдэн жил ингээд хараар амьдарч ийн ихэр чинь тухайн хооронд ч одоо нэг баригдчихсэн юм уу тий. Одоо цагдаа магдаагаас сахтааж мутааж ирсэн ч юм уу яг нэг кинонд гардаг чиг тиймэрхүү юм. Нэг хатар тийм бол байхгүй. Нөгөө томоотой байхлаа чи нөгөө манай сахилгахуунууд чинь өөрсдөө яваад өгдөг байхгүй. Тэг ерөнхийдөө баригдсан усууд дандаа сахилгахуйцсан усууд байдаг шүү дээ. Сахилгахуйцсан эсвэл нөгөө нэг ер нь янз бүрийн хэрэг төгөөлсөн. Хэрэг төгөөгөөс илүү нөгөө нэг тэд визтэй усууд чи эдгээр олоод өгчдөг байхгүй. Гэрээ аймаг нь яваад. зөв. Тэр одоо тэгээ барьж өгөхөр янз бүрийн мөнгө төрөг авдаг юм болов. Мэдгүй нэг 5,000 зараг авдаг юм шүү зайлвал. Тийм үү. Тийм 5,000-аараа баяжаарай л гэж. Маш үү гэж. Тийм. Тэгвэл хүүхдэд нэг ингэж байдаг. Маш шүү. Тийм. Ядаа тэр одоо нөгөө юу гэдэг вүлээ. Тийм ямар ч юм үйлчлэг байсан. Одоо хэлчихээ гэж. Сайн сонсож байна уу? Одоо тэгэхээр чинь даа чинь одоо нэг бичиг баримтаа авчвал тэгэл хамгийн түрүүнд нэг Монгол яваад ирмээр санагдаж байна. Тийм мэдээж одоо нөгөө нуттай очилт энэ чинь нөгөө хүн чинь одоо нөгөө нутаг гэж юм сайхан байгаад шүү дээ. Тийм. Тэнд очиж тэгээд ерөнхийдөө энэ хийж байгаа илгээнд Японд ерөнхийдөө нэлээд том өргөө өрөөнд оруулсан. Ямар ч Монголын нэг сайхан багтлуудыг үүсгэж явна л гэж бодчих шүү дээ.
Нөгөө нэг автор визгүй би гаргаж ирсэн шалтгаан бол нь болохоор бус залуучууд бас жоохон ирэлж өгөө гэж бодсон байхгүй. Визгүй хүн ч гэсэн ийм хийгээд явдаг юм байна тий. Гэхдээ хүний хүсэл байх юм бол тэр цагдаас өөрөө зогтож яана юу байна уу чамаг хүн бариад өгнө гэсэн байна уу юу. Гэхдээ бол тэрний өмнө хүн бол босоо байж чадсан юм байна гэдгийг би үйлдэл ерөнхийдөө харуулж байна гэж бодож байгаа. За манай ахуйгийн гатлага ахын сайхан гарын хоолыг иднэ. Би ч одоо төмөс ажиллагаа хийх надаар юм хэлэхгүй. Чи соолондоо сурна уу? Гүй би ч одоо ганцаараа амьдардаг байхдаа собоод хийдэг байлаа шүү дээ. Хоол ирэхэд тийм юм. Хоол хийхэд таараа хот. Манай ихнэр л одоо ер нь гардаж хийж энэ. Ахтаа нэг хүч үзэж тийм үү гэж бодсон. Тэгвэл чадахгүй мэн л та. Би энэ миндээ бол муу шүү дээ. Зүгээр сонирхол төр л ядуу. Аа сонирхол төр хүч үзэж гэж бодохгүй. Тэгвэл тэгээ зүгээр хөнгөн 50% явуулдаг гэдэг. Та явах уу? Явуулдаг шүү дээ. Ойдоо нь үзчихв. Тэг. За ахтаа нэг сонирхол төр хүч үзнэ. За жоо урчлах. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 А замэлья. Я ахад чирэгдэж байна. Би чад. Үхлээ. Яса. Ингэж яг санаж манаагагүй. Нэлээд утцсан болохоор. Хэцүү. Хуалгаж байна. За баярлалаа. За ахын хоолыг сайхан. Айлд зачлаад хоол буудаад. Тий. Өнөр юу үзэлцэх авсан юм шүү дээ. Маш сайхан хийдэг авдаг тий. За даруулга нөгөө юу лээ. Оо десерт. Баярлалаа. Бас мөртсөн байна. За. Манайс хэлдэг бол манайс хийгээд дээрээ. За. Одоо ирэх жагаа дөнгөж ирсэн хүмүүст ер нь зөвлөгөө одоо дай симпаийн хувьд сайн ч юм хийсэн, муу ч юм хийсэн тэр хүний нэр гардгүй. Монгол гэдэг нэр минь гардгүй болохоор тэрийг нэг жоохон нандинаад явах хүсэлтэй, эрмэлзэлтэй. Хаар ирэх гэдэг байгаа ямар ч юм судлааг хүүхдүүд ирсэн тий. Тэд нар өөртөө сэтгэл зүйн утралд ороод өдөн би 10 сард элчин ороод уулзахад зөвхөн он гарснаас хойш 8 хүн амиа өрсөн гэж байгаа. Өөх тийм үү. Судалгаагүй юм гэдэг чинь уусаал ямар ч юм сэтгэл өөрчлөлт гэдэг чинь тий. Тэгэл Япон гэхэлэр сайхан юм бол байхгүй гэдэг. Тийм л сайн нарийн сайн судалгаа хэрэгтэй. Тэгээ манай энэ ячаад энэ юунууд нь явуулж байгаа газрууд нь тариг угаалт ихтэй болохоор зайлал тэгээд тэднийг алаад их шүү гэдэг юм. Тий. Тийм ба. Тэгээд би чинь нөгөө олон орны группүүд рүү би орцсохгүй. Тэгээ ерөнхийдөө тэр оронд байж байгаа монголчуудын мэдээлэлүүд нь ингээл бас гарч идэг. Тэгээ яг энэтэй Японд байж байхдаа ижилхэн. Уусаад монгол хүн орчинж байгаа болохоор тэгэл нэг нэгээ зайлсан, ийсэн одоо ойд хүүхдүүд нь ингээд яачлаа гэсэн. Японд одоо нөгөө ямар зарууд постууд үүсдэг яг л тийм л. Тэгэхээр хайлт орнд муу хүн байна, сайн хүн байна. Тэр ирэхээс өмнө сайн очиж байгаа орноо сайн судлаарай л гэсэн юм шүү дээ. Тэгээ амьдралын бололцоо, тэгээ ажил төрөл одоо юу гэдгийг. Хичээл сургууль юм ажил мажлаасаа ингээл гараад одоо яг ингээд харлын гэсэн бодолтой байгаа тийм залуучуудад юу гэж хэлмээр байна. Одоо бол харлаад бол хэрэг байх юм шүү дээ. Одоо тэр цаад ирээдүгээ болно. Тэгээд уул нь одоо харилцаасууд одоо ажил болцсон нөхцөл байхгүй юу. Намайг чинь дээр үед ирж байгаа ч юм болохоор чинь ажил уусаа ажил болтос байдаг гэсэн. Одоо би хийгээд байна үед чинь өөрөө би ч одоо удаан яасан болохоор чинь ямар ажил яаж хийх юм мэдээ болохоор чинь надад ажил байгаад байна гэсэн үг байхгүй. Одоо яг сүүлд уусаад харлаад одоо өөртөө хохирол хийж штэ. Сая өдөр надад нэг өрчтөрлөө холбогдсон штэ. Оюутан байж чад өөрөө нэг юмас болсон чинь тэгээд сургуулаа хийцээ одоо нэг жоохон мөнгө олъё гэсэн чинь мөнгө нь олдохгүй өөрөө байр төрүүлсэн чинь одоо ингээд ажил олдохгүй байрныгаа төрөөсөгчсөн төлж чадахгүй гэдэг харилцагтаас холбогдож ирсэн. Одоо харлаад бол ямар ч юу байхгүй. найдар байхгүй. Хэрэг байхгүй. Болж өгвөл виза сонгол эсвэл болохгүй бол буцаад дахиж ирдэг ч юм уу тий. Тийм уусаа одоо ч ахиж ирэх нөгөө боломжууд чинь янз бүрээр бий болдог үлдсэн шүү дээ. Тий. Тэгээ солонгос ч бас их дайггүй юм шиг үлээ шүү дээ. Мөнгө төрөг олохын хувьд. Тий одоо ч харин улсууд харин тэгж бүгд л уусаа харлах юм бол үнэхээр харламаар юм дээр солонгост яаж хийж одоо ч нэг явж үзүүлдэг гэж яриад идэг юм лээ. Одоо хамгийн дөрөнд одоо Монголд очиод та хамгийн дөрөнд юу хийж үзмээр байна? Одоо бүгдээ 20 хэдэн жил очоогүй хүн чинь нэг тим юм хиймээр байна да гэсэн юм байгаа юу? Гэхдээ
Хөдөөч нэг мөр болох л үү. Тийш тэ сайхан тал газар тий. Мөр үн сайхан физикэлтэй хөлөөлгөө тий. Монгол өртөө өнөд нэг сайхан яагаад мөр хариулж юмрлээд. Нэрмүүлийнхаа талаар нэрмүүл ер нь ах トゥ хідүүлээвэ. Зургуулаа. Зургуулаа. Тэг би ч одоо Монгол сайн дураар хийж явах чинь юу гэдэг вэ? Манай дүү, манай бэрэгч мэгч одоо манайхан чи бүгд тэр миний Монголд ажиллагаануудыг зөвчөөж өгдөг байхгүй. Тэгээ бас нөгөө мэдээж хуурай дүүнэр. Тэр нөгөө энэ чинь салдаг ус нөгөө Монголд байж байгаа улсууд мөс тийдэг байхгүй. Манай ээж зүйл тэр асрамжийн газар мацар дээр очиж тийм үү? Зөө. Өгчүүдээ асрамжийн газар дээр бүр энэ ормор шүү дээ. Мангар болон гооц мөц юм порттой явчихсан. Гэр бүлэрээ л ер нь явсаад тэр чи цасмас авирал нөгөө юу нэ цасмас авирал байдаг шүү дээ. Хатгчлах юм. Тэгээ даарч байгаа юм чинь баг юм сүдэ цамаа яаж юм бат. Хаарч марч яаж. Тэгээ коронавирус чинь бас юу байсан. Цагнаар дээр бас байхан хоолунд авчид төгсөөс. Тэр өөр юу гэдэг юм л шүү дээ. Одоо нөгөө их хүн үр хөлтөй мөнх байдаг гэдэг нэг үг яддаг шүү дээ. Тэр үгний утгыг би сайн ойлгосон шүү дээ. Ойлгосон ч юм ер нь. Одоо ээж ингэж явж байгаа байхгүй. Сая эхний хоёр өдөр нь жоохон хэцүү байж байгаа. Тэгээ нэг ерөнхийдөө гайгүй шүү дээ. Ухаант ээжүүдийн амгалан харц танхилхан үрсэн аргадастая аргадын утаа аруста олон бисута эпмину адони хирэр хутудду хорин цинхэ ханганы Одоо тэгээд эхнэр хүүхдтэй болоод хүүхд эхнэртэй болъё гэж бодохгүй байна уу? Болоо 19 дэх болоо гэж болсон. Боломж нь бүрдэхгүй эсрэгээр энэ зэрэг төрсөн юм чинь баларсан юм шүү дээ. Өөрөө тэгж нэг үнтэй яанд. Болно даа гэж байна. Тий. Үнэхээр надад танилцах гэдэг юм бол яд шинэ нэг сайн дурын ажил мэл дээр хурж ирээд нэг оролцож байгаа. Тэгэх юм бол надад танилцах боломж нь бүрдээс тэр чи одоо тэгээ сайхан бүгдээр хоорондоо инээ чинэж явах чинь нэг танилцс. Тэрнээс бол нэг үнтэй танилцуулъя гээл. Тэгээл би тэр зочил танилцах хүнтэй очиж юу яар. Сайн байна уу? Та хоёр манай үл танилцж байгаа юм уу? Би тэрээ би нэг гэх юм. Таны хэрэг санагдаад шүү дээ надад. Шаардлага чинь өндөрдөд байгаа юм шүү. Үгүй тийм байдгүй. Байдгүй. Саяас надраас нэг хүн бол бүгд боддогсан байхгүй хэдэг өдрийн чинь үлээ. Тийм хэцүү бүрийн өдөр. Наад төн чинь тэгээ танилцах байгаа юм л энэ бүхэлдээ 16-нд ажил хийх гэдэг байгаа. Тэрэн дээр орж болдгүй юм гэдэгсэн байхгүй. Тэр дээр ч тэгээ яаж тийг. Танилцах юм бол дараа нь янз бүрийн явна шүү дээ гэдэг. За тэгж бол яах зүг надад. Тэгээ харин таны шаардлага чинь өндөрдөд байна. Заавал тийм өөрийнхөө юунд хамт авч явах шаардлага байхгүй шүү дээ тэр. Тэгээ өслөр тэгээ ирдэг бол ирнэ тийшгүй. Хурж ирээд би зөөр зөж чадахгүй шүү. Тэгж болохгүй ах тэгж болохгүй. Нэрэлээ бат. Япон бол сонирхгүй. Япон сонирхгүй шүү дээ. Энэ сангийн Монголд үйлдэнэ. Аяс төл дээр гарна шүү. Тийм. Би энийг ихтэй нэг элчон ороход үзчихсэн. Ийм сэтгүүл байдаг юм байна даа гэдэг. Уг нь энэчээс илүү бидний нүүрх юм бол ямар ч амар сондгой байхгүй тий Японууд болдож явд юм ч тий. Хөө хиймүүд байд. Энэ хэдийн юм хараад хүн сэтгэл мэддэг. Ах минь ютубер надад ч үзэх юм бол энэ хэдийн юм гэдэг дуурайг үзэх үү тий. Хийжигсэ. Тий. Тэний хооронд манай нэг ногоон өмчтэй аргитай юм төсөл явж байгаа юм гоё өстэй тий. Залуучууд төр болдож байгаа үетэй. Ажил зуусаж байгаа энэ үгийг нэлээд тусгаж яваа. Тусаа шүү. Энэ нэг хэдийн юмнуудыг гаргаж яхаар манай ах нөгөө нэг юунуудыг сайн үлсийн аянд нэгдэж байгаа залуучуудыг гаргаач ээ. Тэгэх юм бол Япончууд илүү сонирхно штэ, илүү найрамдал харьцаа бэхжин штэ тий. За сайхан хоолоор дайлсанд баярлалаа. Гэртээ бол хүлээж авсанд баярлалаа. Зөндөө сайхан удаан ярилцлага авлаа. За та одоо
яг ингээд хамгийн сүүлийн одоо сүүлийн үг гэх юм цаашаа төгсгөл болгоход нэг нэвтрүүлгийн манд төгсгөл болгоод нэг сэтгэлийн үгээ бас хэлээч. Дараагийн чинь тэгээд нэвтрүүлгүүдээс амжилт хүсье. Тэгээд олон сайхан тийм сонирхолтой усуудаас уулзаад тий залуучуудаас энэ мэдээлэл хүргээд өөрийнхөө сайхан пэйжээрээ дамжуулаад тий. Пэйж гэдэг нь болоо юу гэдэг лээ? YouTube суугаараа. YouTube суугаараа тэгээд дамжуулаад. Аа. Олон сайхан усуудыг тэгээд тэгнэ хүргээд мэддэг усууд нь мэдэж явах тий. Би бас үзэх бас нэг юм тулцлаа шүү дээ. Дараа одоо ямар сонирхолтой хүн урсан байна. Тийм шүү дээ. Яаж амьдрдаг юм байна гэдээ үзэх юм тулж явахгүй. За тэгээд ахын бас тааштай ажил амьдралд нь бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. За нэвтрүүлсэн. За баярлалаа. За үзэгчтэй бас тэгээд яа. За баярлалаа. За баярлалаа. Буржиг ганцханаас.